Сайн байцгаана уу амьд. Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргэе. Чуулганыхаа үйл явдлуудыг томилон хүргэдэг амьд үгийн мэдээ аавын сургуулийн мэдээгээр эхэлж байна. Сайн аав сайхан гэр бүл өрөөтэй манай чуулганы аавын сургуулийн шинэ анги хичээл эхлүүллээ. За аавын сургууль маань нэг 15 хүнтэй хичээл эхэлж байгаа. Тэгээ ер нь бол аавын сургууль бас эхлэлт нь их сайхан болж байна. Тэгээд аавын сургууль яг анх ирж байгаа хүмүүс яг ямар аав байх вэ, юу болох вэ гэдгээ бас эрх үүргээ мэддэг боловч үйлддэггүй зүйлүүдээ эхний хичээл дээр ойлгож гардаг байгаа. Аав хүнд байх ёстой Библийн зарчмуудыг заан сургадаг энэхүү сургалтаар аав хүн сурсан зүйлээ амьдралдаа боддоор хэрэгжүүлж гэр бүлдээ болон өөртөө сэрэлт шинжилгээг эхлүүлдгээрээ энэхүү сургалт маань онцгой билээ. Энэ хугацаанд сурч байгаа аав нараас маань одоо гэр бүлдээ болон нийгэмдээ сайн үр бүтээлтэй сайн үүрэг хариуцлагын сайн биелүүлдэг үлгэр дуурайлж аавууд л бий болоосоо гэж хүсэж байна да. Ингээд аавын сургууль суралцж байгаа нийт аавуудтай амьдралд нь ариун сүнсний үр жимс, амар тайван, хайр, баяр хөөр бэлхэн байхыг хүсэн өрөөж байна. Амьдугийн мэдээ урыс бүсийн мэдээгээр үргэлжлэж байна. Өчигдөр урыс бүсийн маань нийт гэр бүлүүдийн уулзалт сүмийн барина зохион болгосон байна. Энэхүү уулзалтад тэргүүн пастор маань эзний үг сурвалжаас хуваалцаж гэр бүлүүдийг урамшууллаа. Өнөөдөр бид нар хамтдаа нэгэн баг, нэгэн хамт олон болж эсвэл нэгэн гэр бүл болж амьдрах юм бол бид нар биеиндээ талах сэтгэлтэй байх, биеийг ойлгох ойлголттой байх. Тэгээд биеийн хэрэгцээг мэдэх юм. Мөн үүний зэрэгцээгээр залуу гэр бүлүүд маань амьдралд нь бурхан хэрхэн чиглүүлэг өгч хөгжүүлэн өсгөж байгаа талаараа бусаддаа гэрчилсгэсэн юм аа. Ургац бүс гэр бүлүүдийг босон байгуулах зорилготой гинжин залбирлыг эхлүүлээд байгаа бөгөөд гэр бүлийн сургалт болон бусад онцгой хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөд байна. Сайн байцгаана уу дүүчүүдээ. Та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн 7 хоногт чөлөөлтийн өндөр сургалт шинээр эхэлсэн билээ. Тэгээд энэхүү сургалтанд маш олон хүмүүс Есүс Христийн талаар болон итгэлийн амьдралын тухай гайхамшигтай эмх цэгцтэй мэдлэг авдаг билээ. Сургалтын албанд пастор ахлагч нар маань өөчилж, сургалт хичээл зааж бидэнд үйлчилдэг байна. Үүнчлэн бидэнд арын албаныхан гэдэг онцгой нэгэн үйлчлэлийнхэн хэрэгтэй болдог. Тэд нар маань угтаж авах, бүртгэж авах, анги танхимаа бэлдэх гэх мэтлэн онцгой үйлчлэлд хийх хэрэгтэй байдаг. Энэхүү талбарт өнөөдөр бид нэр шинэ үйлчлэлийн баг хэрэгтэй болж байна. Та бүхэн үнэхээр энэхүү талбарт үйлчлэх хүсэж байгаа бол бас сургалтын албанд үйлчилж шинэ зүйлийг шинэ талбар дээр гарч ирэхийг хүсэж байгаа бол та надтай ирж уулзаарай. Бүгдээ хамтдаа Бурхны хаанчлалд хэлцгээе. Сайн байцгаана уу амьд өчүүдээ. Өнгөрөгч 8 сарын туршид өлөөний магтаалын цуглаан хийснийг та бүхэн санаж байгаа хаа. Энэхүү цуглаанд ойролцоогоор 100 гаруй хүмүүс оролцож эзний оршихуйд хамтдаа дуу хоолойгоо нэгтгэн түүнийг өргөмжилсэн, түүний магтан дуулсан гайхалтай цаг байсан. Энэ чуулганд оролцсон хүмүүс олон хүмүүс над дээр ирж гэрчлэл хийхдээ эзний дотор өссөн итгэлээр нэг шат агсан, эзэн дүт үйлчлэлээ улам илүү хүчрхэгжүүлэхээр шийдвэр гаргасан, эзний дотор босгон байгуулагдсан гайхалтай цаг байсан. Хэрвээ та 8 сарын өглөөний магтаалын цуглаанд оролцож чадаагүй бол танд оролцох боломж байна. Учир нь бид эх 7 хоног өглөөний магтаалтай бас Бямгайргийн оройны магтаалын үдштэй 7 хоног болгохоор боллоо. Тэгээс би таныг эх 7 хоногт болох өглөөний магтаал болон Бямгайргийн 18 цагаас болох магтаалын цуглаанд тавтаа морилно хэмээн урьж байна. Энэхүү чуулганд та ирснээр өөрийгөө итгэлийн хувьд, сүнсний хувьд, гэрчлэлийн хувьд шин түвшинд гаргаа зогсохгүй. Сүм чуулганаа бурхан зуучилж, бурхан биднээр дамжуулан энэ үндэстэнд өөрийн ажлыг хийх гайхалтай үүд хаалгыг нээн гэдэгт итгэж байна. Тиймээс таныг өглөөний магтаалда, Бямгайр дэх магтаалын цуглаанда тавтаа морилно хэмээн урьж байна. Өнөөдөр манай цуглаан шинээр ирсэн зочид анхаарлаа хандуулна. Таныг цуглаан дуусны дараа урт талын 1 дүрийн нэнд хүрсэн асуухыг урьж байна. Бид та бүхэнд Есүс Христийн талаар болон
сүм чуулганыхаа сургалттай товч танилцуулах болно. Амьд үгийн мэдээнд анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа. Та бүхний минь эх 7 хоногийн ажил үйлсийг эзэн бурхан элбгээр өрөөх болтугай. Дараагийн мэдээгээр дахин уулзцгаая.